За энэ юу болоод байна вэ гэхээр одоо тайлбарлая л да. Настаг дээр ярьж хийж байгаа Азийн зоон эхэлсэн явж исэн үе л дээ. Тэгээд өмнөх үеийн тэр Нью-Йоркийн биржийн тэр арилжаа дууссан. Тэрний доод цэг нь бол энэ 13,898 гэдэг тэр тэмдэглэгдсэн байгаа. Тэнгүүтээ Азийн бирж намайг энд явчих үед юм л та. Эндээс эхлээд харж ирсэн ер нь бол. Тэгээд яасан чи би ер нь бол энийг доошоо сил арилжаа хийн энэ ядаж би Нью-Йоркийн силийг авна гэж бодож ирсэн байхгүй энэ шалах бах гэж бодож ирсэн. Тэгсэн чи ерөөсөө дээшлээд ингээд манипуляц хийгээ яваадсан. Би тэгээд ер нь бол эхлээд эндээс авчт юм уу гэд бас эндээс balanced range гэд авчиж эндээс бас нэг авч үзсэн. Тэгснээ л ингээд эвдээд ерөөсөө оролт хийх мөч ерөөсөө. Тэгээд би энийг юм болов гэж эхлээд бас бодож үзсэн. Тэгсэн чи энийг эвдээ явцсан. Тэгжсэн чинь дээшээ нэг хүчтэй ингэж дээшээ дэмсэн. Яагаад ингэсэн гэхээр бүх арилжаачид би нэг бол манипуляшн гэдгийг мэдчихсэн. Яагаад тэгэхээр дээшээ явна гэхээр одоо энэ хэдийг шалгах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Гэтэл ийм хол цаг эднэр одоо ингэж явна гэхэд хитэр за энийг аавна. Гэхдээ үгүй л дээ. Энэ доор нь энэ байна. Ийм хүчтэй зоонод байхад эднэрийг авчиж явмаар байгаа гэдэг. Гэтэл тийшээ явна гэхэд арай л надад санагдахгүй л байсан. Тэгээд энд нэг юм талбай юм гурвалжин юм үсгээд эхэлсэн. Тэгээд нөхдүүдэд бол smart money концептинд ороод ирсэн л дээ. Би тэгээд яг л бодож байсан. Энэ manipulation байж таараа. Энийг эвдээд би эвдээд доош чинь бол сил хийж бодож ирсэн байхгүй. Тэгсэн чинь явдггүй бүр дэшээ ингээд бүр сэтгэлээ явцсан. Тэгээд би бодсон. Бүх арилжаачид энэ дэшээ явах юм бол одоо энэ сэтгэлчлээ одоо энэ дэшээ юм байна гэж бүгд ингээд дэшээ ингээ ер нь явна гэж бодсон. Ер нь ритейл жижиг арилжаачид. Тэгэнгүүт миний бодсон бодол бол энд байгаа тэр хүмүүсийн жишээ нь сил орно гэж бодсон хүмүүсийн стоп лосс энэ хавцаа байсан байхгүй. Тэгсэн чи тэднийг сэтгэлцэн. Тэгснээ одоо энэ дээшээ байди гэд бодож исэн хүмүүс чинь энд хавцаа бас стоп лоссаа тавьсан байсан байхгүй. Тэнгүүт энэ бүх стоп лосс бинүүдийг бүгдийг аваад доошоо ингээд smart money энд оруулчихсан. Би яг энэ хавцаа энийг сэтгэлээд авна гэд бодож ирсэн. Тэгээд яг л энд орсон. Яг энэний доор ингээд шалгах үед нь энд ороод тэгээд би TP-г энд тавьчихсан. Ингээд TP-г энд ингээд авчлаа. Одоо энийг ингээд шалгаж байна. Одоо тэгээд цаашаа үргэлжлүүлээ л та юу болох юм. Одоо магадлалын хувьд энийг энд хүрсэн бол одоо энд нэг зоон байгаа хгүй. Энийг шалгаад дэшээ ингэчин гэсэн бодол байж болно. Гэхдээ энийг авчих болов гэсэн бодол надад бас байгаа тийм л та. Ер нь бол смарт энд нэг юм авчих цэг байгаа учраас энийг одоо авчих болов гэж бодоод байна. Би зүгээр орохгүй харилж байна. Гэхдээ би ингэсэн бол яах вэ гэдгийг харъя. Тэгэд би stop loss энд тавиад орох байсан бол юу болох вэ? Харъя. Авахгүй байсан юм байна. Авахгүй ч. Энд концепцэд range-д чинь тий.
Ийшээ явах уу, ийшээ явах уу? Сая ийшээ яваад баахан хүмүүс сторлоосаа ийшээ явчихж байгаа. За явахгүй байсан юм байна. Гэтэ гоё илаа. Энийг бас гоё явсан.